Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хоолболтол хов зогоо оройтой шашуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 28-ны баасан гарагийн дугаар шууд хүргэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Цанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн ямдаар эм дизайн тавилгын дэлгүүр мөн архитай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул дахиад зарлагдсан байна. За бэлцэн ханаад дууч юм дээр хүргэе. За бүхэнд нүч юм. Баасан гарагийн өөрөө их бөглөрдөг те. За тэгэхээр бөглөрөлт сайхан алдартнуудын тухай хоо бодцгаая. За ингээд нэвтрүүлэхэд ямар мэдээлэл бэлтгэснэ хүргэе. Амигч ямар мэдээлэл бэлтгэсэн байна. За би өнөөдөр Мексикт олон саяын орлого оруулах гэж байгаа дуучин. За дээрээс нь Дональд Трампын хуучин экс бэртэн дотны харилцаатай болсон алдартан. Наад чи нэрээ халтарсан шүү. За мөн өөрөө хүүхдээс болж огцорсон хүүхдийн асуудал эрхэлсэн сайдын талаар хүргэх нь за мөн Джеймс Бондын дараагийн анги бүтээх продюсерууд танилцуулагдсан байна. Дараагийн анги гарах юм тийм. Тийм үү. Энэ жир намаа байгуулалт гардаг байсан өстой. Одоо ууч гарч байгаа. Тэр гол дүрийн ах маань одоо баг болоо. Өргөжлөлөд араархан жүжигчд гарч ирэх юм да. Гэтэ тэр хүн тэр чигээрээ бол сонирхолтой юм шүү те. За өнөөдөр танилцуулах мэдээлэл маань алдартай дуучин бүсгүйн нөхөр Ширээний залуу байсан уу гэсэн мэдээлэл байна. За манай дараагийн мэдээлэл нь Мин ноёнтон төрсөн эцэг эхээ олсон түүхээс нь танилцуулна. За Жангун киноны Мин ноёнтон гэсэн үг шүү дээ. За дараагийн мэдээлэл нь барьцаалагдах боломжгүй хүүтэй хүндээ би. Зөө гэсэн юм гурван байсан. Барьцаалчмаар л байгаа юм байна. Барьцаалгаа барахгүй байгаа шүү дээ. За би эхлүү таглуу. За би эхэлчих төгсөн. За хин одоо Мексикт олон сая төгрөгийн орлого оруулах гэдэг юм бэ гэсэн чинь дуучин Шакира. Шакира 2000 юу юм байна? Колумби алдарт дуучин Шакирагийн шүтэн бишрэгчтэн тоглолтыг нь үзэхээр Мексикийг зорж очиж байгаа юм байна бүр холоос. Тэгээд олон 10 сая $10 орлого оруулах төлөвтэй байгаа гэж тухайн улсын худалдааны танхим мэдгдсэн байлээ. За тэгэхээр энэ хөгжмийн томоохон арга хэмжээнүүдийн эдийн засгийн ач холбогдолтойг тодорхой харуулж байгаа юм билээ. 9 сая орчим суугчтай Мехико хот бол Латин Америкийн төдийг олон улсад нэр алдраад цуурайт улсан. Тэгээд дээрээс нөгөө гадаадын уран бүтээлчд очиж тоглолтоо их дуртай юм газар юм байна л да. Газруудын нэр. За тэгээд 32 настай Мария хэлэхдээ Мехикогийн 65 мянган хүний суудалтай GNP цэнгэлдэх хүрээлэнд орж Шакирагийн Women Don't Cry Anymore тоглолтыг үзэхээр Хондурасаас ирсэн гинэ. Бүр очиж ингэж үзэж байгаа юм байна. Тэгээд захин маркетингийн мэрэгчлэлтэй тэр бүр болохоор нислэг чөчөд буудал тоглолтын тасалбар зэрэгтэй ойролцоогоор $1000 зарцуулсан баг. Тэгэхээр дор хаяж нэг ийм л мөнгө зарцуулна л гэсэн. Тэгээ Мехико хот руу шууд нислэгүүд дүүрсэн байна гинэ. Тэр чинь нисэх юм байхгүй. Тэгээ хит удаа нислэгийн саатцсан. Гагцсан байгаа юм билээ л дээ. За тэгээд түншлэн Мексикийн хойд нутгийн мужаас ирсэн дэвэнхийн нийслэл 5 хоногийн хугацаанд одоо 1000 гаруй $10 зарцуулсны дотор тоглолтод нь $400, онгоцны тэзэнд нь $200 гэл ингээл зарцуулсан байна. Тэгэхээр тоглолтын тасалбар нь бол мэдээж янз бүрийн үнэтэйгээ урд хойноос шалтгаалал юм байна. За тэгээд дэлхийн одод аялан тоглолтоо хийхдээ Чухахог алгасдаг гинэ. Тийм учраас боломжтой үедээ очиж үзэх газар нь л тэр юм байна. Тэгээд Мексик үндэсний худалдааны танхим мэдээснээр болохоор Шакирагийн энэ сард Мексикт одоо Мехикод хийх 7 тоглолт байгаа юм байна. Нийтдээ 7 тоглолт нь 3.2 тэрбум песо буюу 160 сая $10 эдийн засгийн өгөөжийг авчирна гэж шүү дээ. Бүлгтэн нэг улсын баг ингээд. Тийм шүү дээ. Ер нь бол алдартай дуучны тэр тоглолт чи яагаад ингэ эдийн засаг нөлөө үзүүлээд байна гэхээр тухайн тоглолтыг үзэж байгаа одоо гадаадаас очлоо гэж бодлоо. Тэгэхээр чи тэнд чинь байрлах ёстой. За наацхан л байр хэрэгтэй уулна тий. За энэ хүн чинь очиод бас хоол ундээд нь гадуур зугаална гэл нэгсэндээ аялж уушлуулчихад байгаа. Тэгээ сүүлийн үед чинь нэг иймэрхүү аялал байгаа сте. Тоглолт үзэнгээ аялах. Тийм. Тэгээ тийм хагасыг нь бол 455 мянган тасалбарыг борлуулах юм билээ шүү дээ. 455 мянган хүн үзэн гэсэн борлууснаар бүрдүүл ер нь тасалбараас ингээ талын олчихж байгаа. За дээрэс нөгөө чиний хэлгээд мэ чочод буудал болон бусад төрлийн байрлах газрууд нь $43.9 сая. Зоогийн газар ундааны худалдаачд гэх чинь $27 сая орлох төлөвтэй байгаа. Тэгтээ энэ зүгээр одоохонд бол багцаалтсан байна л да. Дабл датч болж магадгүй юм байна л да. Taylor Swift-ийн 2023 онд хийсэн Мехикод хийсэн 4 тоглолтоос олсон $50 сая орлогоос давах төлөвлөгөөтэй байна гэж энэ байгууллага мэдэгдэж байна. Их таатай нийт бол байна тий. Тэгэхээр яасан гоё мэдээл. Манайх бас нэг ийм тоглолт моголт хийвэл гоё тий. Гадаадын нэг том хүнийг авчраал тэгвэл ойр хаваас ингээл ирээл үзүүл бас сүртэл. Эсвэл манайхаас бүр тийм айхтар том од гараад тэр маань тоглолтоо зөвхөн Монголдоо л хийгээл тий гадаадаас орж ирээд бас гоё ч юм уу. За ингээд эн чинь нөгөө нэг алин тоглолт хэд ямар үр бүтээлдэг харагдаж байна. Жижиглэн худалдаачтай байна. Аялал жуулч нөгч чинь чочод буудлууд нь пик дүүрэн штэ ойлгомжтой. Тэгэл нөгөө нэг нислэгийн компаниуд нь байна, такси байна, тэ хоолны газрууд. Тэгэл тэр чинь нөгөө нэг бэлэг дурсгалын зүйл зараал.
гэдэг маш их хөнгөн юм болох боломжтой болж Шакира гэхдээ өөрөө маш мундаг дуучин тий. Гоё дуучин шүү дээ. дээ. Wherever гэх гоё дуулдаг тий. Үнэ. Хоёлаа нэг энэ тоглолтыг очиж үзэхсэн. Үзнэ. Нэг л өдөр Нэг л өдөр битээр тэрний тоглолтыг үзэж гин гэдэг нэг лайв хийнэ. Нэг л өдөр шүү. За өргөжлүүлэн дараагийн мэдээлэлээ хүргэе. Дараагийн мэдээлэл маань алдартай дуучин бүсгүй нөхөр Ширээний залуу байсан уу гэсэн мэдээлэл. За нөгөө 보여줄게 완전히 달라진다 гэдэг дуу дээ шүү тий. За энэ дуучин Солонгос алдартай дуучин Эйли дуулсан. За тэгээд энэ Эйли дуучин маань 2024 оны 8 сард жүжигчнэр өмнө ажиллаж байгаа. За одоо бизнесмен болсон. Нөгөө ганц би там гэдэг нэг солонгосны ой бияатай хүүхнүүд та нэг арал дээр очиод болцоод идэг нэвтрүүлэг байдаг шүү дээ. Манай одын тэнгисийн иргэд ирэх шиг. Оо яа тэр шиг. Тэр шоу нэвтрүүлгийн 1-р улиралд оролцож байсан Чэ Шихун гэдэг оролцогч залуутай гэрэлтэй батлуулсан. За тэгээд тэд ирэх 4 сарын 20-нд хурмаа ихээр төлөлөөд байгаа. За гэтэл саяхан дуучин бүсгүйн бизнесмен нөхөр өөртөө холбоотой цуу ярианаас болж маш хэцүү байдалд орж исэн тухайга ярьсан юм байна. За тэрээр олонд энэ сая дурдсан нэвтрүүлгээр танигдчих үед нөгөө нэвтрүүлэгч одоо тэр хэмжээгээр хийт бол одоо тренд болж байсан гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь энэ Чэж юу гэдэг энэ оролцогч залуу чинь Ширээний залуу байсан шүү дээ. Баарасаа явж удаа гэсэн шүү дээ. Ингээд болроо. Яриа гарсан. Тэгээ удалгүй хүмүүс энэ цуу яриад нэгтэх бас гэнэ. Энэ чинь тэгвэл яг л тийм л залуу байсан юм шүү дээ. Хост баар байдаг шүү дээ. Хүүхнүүдэд арих ундгалж өгөөл ингээд хажууд нь одоо нэг зугаацуулдаг гэх юм те. За тэгээд үүнд тэрээр би үнэхээр Ширээний залуу байгаагүй. Худал цуу яриа гэдгийг бүр амин насаараа тангаргалж байна гэж саяхан тайлбарласан байна. Тэгээд тухайн үед ч гэсэн мэдээлэл гарч илсэн байл л дээ. Би тийм залуу шээ гэд. Тэгээд ямар ч тач энэ үед хүмүүс танигдаагүй ингээл л жүжигчин залуу байсан учраас өөрт нь ийм айхтар том доо тэг цохилт ирсэн бол бүр ингээд маш хэцүү байдалд орсон. Тэгээд сүүлдээ ер нь бол ингээд жүжиглээ байсан байлаа. За одоо Дүндэмүн ойролцоо хоолны газар Апгужон дээрүүгийн ойролцоо бас баар ажилуулдаг юм бизнесмен болсон. Энэ хостой холбоотой бас нөхөрхөн түүх байна л та. Тэгэхээр ямар тач нөхөр нь Ширээний залуу биш болж таарах юм. Хараа тийм цуу яриа гарах. Тэгээ өөрөө бол бүр ингээ амаараа тий амь насаар тангаргалаад байна шүү дээ тий. За тэгвэл энэ хостой маань холбоотой сонирхолтой нэг хөрхөн баримтыг бас нэмэлтээр орчуулсан. За дуучин бүсгүй нөхөр өөрийн унж авсан машина дуучин Эйлид өгсгөнэ. Нэрээ ингээ бүр шилжүүлээ. За чи минь унаараа гэд. За ингээд энэ хоёр маань хамтдаа нэг өдөр машиндаа ингээ суугаа явж исэн чинь яг машины гол хэсэг байдаг шүү дээ чи юм уух юм тэр тавьчих мавчдаг тэр. Тэргээр ингээ гараа санамсаргүй оруулсан чинь дотроос нь ингээ захидал гараад ирсэн гинэ. За тэгээ гайхалнууд дуучин бүсгүй тэр захидлыг ингээ дэлгээ харсан чинь хайраа төрсөн өдрийн мэд хүргэе гэсэн нэг иймэрхүү захидал байсан буюу X найзсгүй хүн өгсөн мэдчилгээний хуудас гараад ирсэн. Балраа тэр мэрийг гэрэлж бат. Тийм тэгээд дуучин бүсгүй нөхрөө цаашлуулмаар санагдаад тэгээд одоо нөө сая хэлсэн те хайраа гэд ингээ хэлж байгаа ш бүр ингээ хайраа гэд эрхлээд доо хэлсэн байсан. Тэгээд тэр нөхрөө цаашлуул яг хайраа чам төрсөн өдрийн мэд хүргэе гэж шүү дээ. Хайраа би дараад шүү дээ хайраа. Одоо заавал тэгж ярьдаг болсон уу? Тэгсэн чинь нөхөр сүултээс хандраад бүр хар хөлсөн цутгаад за ингээд дуудалгүй хоёр маань гэрэлгүй очих замдаа бус явдал шүү. Тэгээ гэртээ оцсон маа. Тэгээ гэртээ очивол яг оронгоо боцсон маа нөгөө дуучин бүсгүй. Үгүй ингээд би өөрөө юм байгаа илүү гэрт нэрэ гэж бодоод. Тэгээ гэрээ ингээд ухаад өнгөрөөд үтсэн чинь бүр X-тэйгээ ахуулсан тэр 6-аараа хийсэн альбом гараад ирсэн. Болрсон юм бэ. Тэгэхээр яг хүн сандрын саял нөгөө чинь хайраа гэдсэн хүн чинь хайраа гэдсэн чинь сандраад нотлох баримтаад устгах штэ. Устгах гал ингээл төчгнээд байсан чинь нөгөө нөхөр нь харчихгүй юм гэсэн. Гэхдээ чи юу бариагүй гэдэг нааш аваад ир тэгэхээр үгүй яахан бэ яахан дэмий яхаа. Тэгээ сүүлдээ тайлбарлчихгүй чи яахан би бол ингээ бичгээр харсан 6-аар харуул бүр хурцдаг штэ. Өөр даралтчих гэсэн гэж шүү. Дараа нь одоо нөгөө чи төсөөлөгдөд бүр амар юм болно штэ. Тэгээ яг найзлал нь бол тэр зургийг нь үзэн сонирхоогүй харин дуучин бүсгүй бол амжилттайгаар тэр нотлох баримтуудыг бол үгүй хийж чадсан. Гэхдээ тэгтээ энэ чинь өмнө нь мэдээж ганц би юу гэх юм бэ хинтээж өргөж нийлээгүй байж байгаа нийсэн бол бас нэг өөр. Гэхдээ өмнө нь X-тэй байсан л байлгүй дээ. Байсан мэдчихэл байгаа. Тэгтээ бас хараад уншчихвал амар баг. Тэгтээ айгүй нэттэй. Айгу хараа гэсэн чи өөрөө зүгээр бүтэн цомогтой байдаг. Харин тийм байгаа юу X чи өгсөн юм уу? Байхгүй хаа. Надаа одоо нэг байгаа зөө. Хоромор гэсэн юм бол байхгүй. Нэг ном байгаа. За тэр ном бүр үнэхээр юм хараалтай ном гэдэг шиг за зарах гэхээр л зарагддаг. Би бүр үнэхээр тоглоомч хит хит удаа зар оруулсан. За ганцхан тэр ном л зарагддаг. Айгуу сонинд нэг юм ном байдаг шин. Хороо чиний зарж өөрөө авах. Тэгээ
Хүн цаашлуулах гэсэн биш өөрөө зургийн сумагтай байж таараа тэгээд муудалцсан бол байхгүй тий удахгүй одоо 4 сарын хооронд хурмаа хийх гэж байгаа гэрэлтэй бол аль хэдийн бүжгөөрөмтэй бодвол тай батлуулсан ийм бас ах нэ. Би тэгээ бодоо сууж илээ. Юу вэ гэр тодорхой бас нэгжлээ л дээ. Тэгээ нэгзэн чи ээж одоо X-тэйгээ 10 жилийн өмнө хамт исэн гэр одоо юу байх вэ тий надад. Тэрнээс хойш удаа амт үнтэй өргөж нийлээгүй юм чи. 10 жил үү? Тийм. Тийм үү? Тийм. 10 жилийн өмнө өгжсэн цахиа антер бас юу мөнд чи ханны чи энд нүүд ингээд зураг байгаа. Зураг наа ханы цаас масаар ингээд наац. Юу ээдгий? Юу? Нөгөө тухайн үед ингээд Facebook гэдэг юм чи нэг тийм амар битэр ашигладаггүйсэн байхгүй юу? За. Тэгээ юу байсан гэсэн чинь нөгөө эргүүлдэг байхдаа бичдэг байсан чатнуудын бичсэн нэг тийм төвтөр байдаг. Тийм байна тий. Наа чи бас дараа нь хараа гэхээр айгу асуудалтай дэвтэр бичдэг чи. Одоо тийм хэрэгтэй байлаа шүү тий. Тийм байна. Надад би ч тэ харамсаад байдаг шүү дээ. Надад бүр ингээд яг юм цаасаа харцгаар дүүрэн захиа. За. Бэжсэн. Тэгээд тэрийг X-тэйгээ нийлэх гэсэн чинь нийлэх үедээ манай X за чод эдрээр явахтай хэрэг. За тийм дээ гэж бодоод цөс хөөрөөл. Шатаач гсэн байхгүй юу? Одоо би харамсаад идэв шүү дээ. Үгүй тэр чинь дурсгал исэн юм байна тий. Гэхдээ тэр тэгээ олон жилийн дараа болдохоор бас тийм билээ. Бас тийм ээ. Өдөр чи 10 жилийн юмнууд байгаа шүү дээ чаавас. Үгүй тийм л дээ. Манай аав ээж хийг нэг болсон шүү дээ. Надад тэгэл аав нь чамд л гэж хэлээж байна цаа гэх. Эмзэг туссан байгаа байхгүй тий. Тэгт битсэн байлээ тэмдэглэлийн дэвтэр дэх юм байна да. Яах вэ? Ээж гэсэн чи яах гэж чи. Ер нь бол тий энэ мэдээний маань гол агуулга тэр бас юм мадаалт хийж явах хэрэгтэй тий. Тийм байна. Найз залууд бол тэгье. Хоёлаа сандарч очвол их чинь залгал чааг наатаа хэдэн юм шатаагаад тахтаач. Би тэгс гэрлөө чи нэг юм шатаагаад. Харин тийм л юм байна те. За хамтраалагчаа танилцуулъя. Сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн ямдаар эм дизайн тавилгын дэлгүүрийг танилцуулъя. За илүү олон хүнд амьдрах сайхан орчинд бий болох үүднээс 17 жилийн туршлага дээр үндэслэн олон улсаас хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн хэм дунаар хэрэглэгчдэд хүргэдэг. За дээрэс нь маш олон сонголттой. Та гэрээ тохиолгоход хэрэгтэй бүх зүйлсийг эдний 6 салбараас сонгож авах боломжтой. Давуу тал нь салбар бүр өөр өөрсдийн онцлогтойгоос гадна өөр бүтээгдэхүүн байна. За бодин гэхэд сая 1 сая 900 мянган төгрөгнөөс за Орос сая төгрөгнөөс гээд за том өрөг бол 4.5 сая төгрөгөнд бол хангалттай тохиолж байгаа юм байлээ. За тэгээ олон улсын эрүүл аюулгүй стандартыг хангасан байгаль дээлтэй нэг дороос бүх зүйлээ авчих боломжтой. За тэгээ хэрэглээний лизинг төлбөрийн олон нөхцөлтэй тавилга захиалах боломжтой. За тэгээ мөн интерьерийн үйлчлэгийг үзүүлдэг юм байлээ. Яг ийм зохицохгүй юмнууд аваад тавьчихдаг шнэ. Эрээ мэран болчдөг нэг жоохон тийм тал байдаг шүү. Тэгэхээр тэр тал дээр бас зөвлөгөө авчих боломжтой. Тавилгын салбарт 17 жилийн туршлагатай юм хамт олон юм бэл. За тэгээд очиод үзээд хараад аваараа. Тэгээд энийг ч нөгөө нэг чанарын баталгаа болох гэрчлэгээнүүдтэй байдаг. Тийм болохоор энийг бас үзэж болно очиод. Хаанаас авах юм бэ гэхээр Хавал дургийн Мишель тавилгын их дэлгүүрийн Б-ийн 1, Б-ийн 6, А-гийн 6 тасаг, А-гийн 6 тасагт байгаа юм байна. Холбогд хуудасны дугаар 96 88 60 93 90 20 65 28 гэсэн дугаарлал холбогдорой. За сошиал хэг нь болохоор M Designs Brands гэдэг хайхаар гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн ямдаар M Design тавилгаан дэлгүүр байлаа. Баярлалаа. Энд нэг хөөргөн коммент хараа. Чагийг хороо гэж хэлэх нь сүнсгүүл ярихаас амар сонсогдож байна. Яаж байгаа? Би одоо хайр дурлалтай байж болохгүй юу? Хоёулын болохгүй биш ерөөс үсээ яриад байж хэвэл болох юм биш үү? Хоёлаа ирэх жил романтик нэвтрүүлэг хөтлөнө. Романтик хайр тийм. Бид байж байгаа л хороо гэж хараа чиний ярих байлч гэлөө. Хил ам ороцолтод гарч ирэх гарахчгүй юм байна. За дараагийнхан мэдээлэл хүргэе. За Дональд Трампын хуучин бэрхтээ X бэртээ дотны харилцаатай болсноо гольфийн домог тамирчин Тайгер Вудс зарласан байна уу. За Тайгер Вудсыг би өмнө танилцуулж байсан. Хамгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг гольфчдын нэг гэж ярьддаг. Тэгээд Дональд Трампын X бэртээ Ванисатай хил дотны харилцаатай болсноо өчигдөрхөн зарласан байна лээ. За сүүлийн өдрүүдэд тэдний харилцааны тухай цуурхал олон нийтийн анхаарлын төвд бол орцсон явж. Энэ хоёр уул заадаг юм шүү дээ. Гүү юу яасан хийсэн гэдэг таамаглал яваад байсан л та. Тэгсэн чинь Woods өөрийн 6.4 сая дагагчдаас сошиал хуудсанда Ванисатай хамт байгаагаа харуулсан гэрэл зургуудыг нийтлээд тэгээд айгуугаар романтик үг бичсэн нь ястуу хайраа л гэдэг шиг те үлдсэн бүх амьдралаа хамтдаа өнгөрүүлмээр байгаагаа бичсэн бэл. Оо за ер нь суух гадлага юм болоо да. За Ванисагийн хувьд болохоор ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү болох Дональд Трамп Жуниорт 2005-аас 2018 онуудад хамт амьдрахдаа 5 хүүхэдтэй байсан. Энэ хоёр хувьд бол нэлээд өнөр өтгөө байсан. За тэдний 17 настай ууган охин Кай Трамп одоо гольфоор хичээлдэг юм байлээ. А тэгээд Вудсийн 2 хүүхэдтэй нэг сургууль сурдаг.
болж таарсан. Одоо тэгээд нэг гэртэл орох гэж байна л да. За хувийн амьдралаа ихэд нууцалдаг бүүц харилцаагаа ингэж ил болгосон нь ховор буюу ямар сони юм болоод байгаа юм бэ гэдэг хүмүүс их гайхаж байна. Тэгэхээр агуу хайрл юм шиг байна да. Бүр суухаар шийдсэн болоо. Тийм л юм шиг байна. Ер нь хүн амьтантай уулзж байгаа энэ тэрийг нуудаг төрлийн хүн ил гаргаад байдаггүй. Тэгсэн ингээд яасан лээ л те. Зарлцглаа. Тэгээ 2013 онд л тэр болохоор Америкийн нэгдсэн улсын уулын цааны нэрт тамирчин Ленси Вонтой дотны харилцаатай болсноос ингэж нэг зарлж ирсэн. За тэгээд тухайн үед Woods One-аар араас нь мөрдөж байгаа папарац нарын ажлыг ач холбогдолгүй болгохын тулд ингэснээ тайлбарлаж ирсэн. Tiger Woods өмнө нь Эллентэй гэрлээд 2 хүүхэдтэй болсон. Гэхдээ гэр бүлээс нөгөө гадуур харилцаа нь илэрснийхаа дараа 2010 онд түүнээс салж ирсэн. За хамгийн сүүлд болохоор тэр Эрика Херман хэмээх эмэгтэйтэй 7 жил одоо үерхжсэн гэх юм уу харилцаатай байсныхаа зүс 2022 оны 10 дугаар сард бол хоёр тишээ болсон. За Tiger Woods-ийн хувьд ерөнхийлөгч Дональд Трамптай хэд удаа бас хамт гольф тоглож исэн гэж шүү. Оо за. Их л ойрхон байсан гэнэ. Ингээд 2019 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эрх чөлөөний одан Трампаас бүр гардаж авч ирсэн юм байна. Энэ юу н харилцаа нэг юм хашаан дотроо л явах гэдэг. Харин салж хол мол ерөөсөө явахгүй юм тий. Харин тий. За энэ оноо 2 дугаар сард болохоор Woods гольфын спортыг хөгжүүлэх асуудлаар цагаан ордон Трамптай бас бүр очиж уулзсан юм байна. За тэгээ Tiger Woods-ийн хувьд бол спортын салбарт төрсэн цөөхөн тэр бунтангуудын нэг гэж явдаг. Хөрөнгийн хэмжээг нь Forbes сэтгүүл зарлахдаа 1.3 тэрбум гэж тооцоолсон байна. За одоо тэгэл амьдрал юм да одоо тэгээ суугаас яах вэ? Квота хамтын амьдралаа үлдсэн бүх насаа хамт өнгөрүүлмээр байна гэж яхийг бодоход гэрлэх гэж л байх шиг байна. Тийм л юм шиг байна. Тий. За тэгээ сайн сайхны хүсье. Тэгээ 20 найрандаа урьцах нь тий. 20 найрандаа ураараа хараа гэж. Та яаж юм саллаа штэ. Ингэж хичээлэг чи сална ш надад гэж байна. Бөө хэрүүл оруулаад штэ. Одоо эн чин талбай хасаар ингэ зарлцсан нөгөө хамгийн гол нь л анхаарал татдаг юм. Огт ингэж харилцаагаа ил болгодог. Ямар ч нэг 7 жил хамт байсан бүсгүйгээл ингэ зарлаагүй хүн. Гинтэл зарлчлаа л та. За үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл рүү орцгоё. Дараагийн мэдээлэл маань Мин ноёнтон төрсэн эцэг эхээ олсон тухайг танилцуулъя. За бидэн Дэжанго Молангад киноны Мин ноёнтны дүрээр танигдсан жүжигчин Жижинхи төрсэн эцэг эхтэйгээ холбоотой юм хөргөн хөгжлөд өгөхийг саяхан нэг нэвтрүүлэлд орцгоё ярьсан юм. За жүжигчин маань дунд сургуульд байхад үедээ цусны бүлгээ тодорхойлуулсан гинэ. За тэгсэн чинь 1-р бүлгийн цустай гарсан юм байна. За ингээд гэртээ ирээд бодно штэ. Ээж аваас очиж асууж байгаа. Аав ээж та хоёр ямар бүлгийн цустай вэ гэх. Тэгсэн ээж нь 2-р бүлэг, аав нь 4-р бүлгийн цустай байж таарсан. За тэгээ бодоод тахаар 2-4-р бүлгийн цустай үнээс 1-р бүлгийн цустай хүүхэд гарах ямарч боломжгүй. За тэгээд гөх тэнгэр минь те биш намайг энэ тэндээс олж авжээ тэд минь гэж бодсон. За тэгээд бодоод байх нэ те өөрөө айлын ганц хүү байсан. Тэгэхээр зайлуул энэ аав ээж хоёр маань те үр хүүхэд гаргадаггүй тийм хүмүүс байсан юм байна. Тэгэл яг намайг ингээд өргөж авсан юм байна гэл ингээл 9 мус юм бодсон. За ингээд үргэлжлүүлээд өөрийг нь өсгсөн эцэг ихтэй те үннийг те би одоо олоод мэдсэн гэдгээ хэлээд төрсөн эцэхээ хаах хэрэгтэй юу? Тэд юу нэг яагаад намайг хайцсан болоо? Ядуу байсан болоо гэд. Тэгээд нэлээд бодсон. Тэгээд яг өрүүлсэн гэдгийг мэдж авах нэг арга байдаг гинэ. Тэрний юу гэхээр нөгөө багын зураг одоо альбом үзэх хэрэгтэй байна. Багын зураг чинь байна уу? Хэдэн ойтойгоос те одоо бүр багаас нялхаасан зураг хөрг байна уу гэд. Тэгээ ингээд үзсэн чинь бас аав ээж хоёр нь айгу нарийн бэлдсэн байна шүү гэж шүү. Тэр зураг нь бүр багийнхан зургаас нь эхлээд том болсон зургууд нь байсан. За тэгээд нэлээд бодсон маам л да. Өөрийг нь одоо хайсан эцэг эхийг те хайх уу одоо энэ ээж автайгаа хамт байх уу гэж нэлээд бодож байгаа. За ер нь л одоо намайг өсгсөн төрсөн эцэг эх маань бол ингээд миний төрсөн эцэг эхтэй гэсэн юм шийдвэрт хүрсэн. Тэгэхээр нөгөө яг төрүүлсэнтэй эцэг эхийг бол ингээд хайхгүй байхаар шийдсэн маа. За ингээд өсгсөн эцэг эхээ хүндэлж хайрлж амьдрахаар шийдсэн. Гэхдээ заримдаа бас хүн л хойно бодогддог гэсэн нэ. Ээж яг те тэр үед намайг айгүй чанга зогсон. Тэр би төрсөн өрн биш болохоор тэгдэг байсан юм байна л та гэл. Им би цаа гомдолтой. Тэгээ ер нь цусны бүлэг мэдснээс хойш дотроо бол байнга нөгөө аав ээж гэж бодохгүй энэ ах их ч хоёр яаж байгаа юм бол доо те. Энэ ах одоо намайг яаж байгаа юм бол доо гэж бодоод явдаг гэсэн. За ингэж явсаар байгаад нас бий төрсөн. За нас бий түрээд цэрэгт очиод цусны бүлгээ дахиад тодорхойлуулсан. Тэгсэн чи өөдөөс та 2-р бүлгийн цустай байна гэж хэлсэн маа. Тэгэхээр нь тэгэл минь ноёд бүр ингээд цочроод бүр ингээд толгоонд бүр юу ч бодогцсон. Цуснуудаа юу болоод хаахаал те хүүе цусны бүлэг хүртэл өөрчлөгддөг юм уу гэж асуусан маа. Яа тэгэхээр 2-р бүлгийн цустай бол төрсөн эцэг хоёр мөн шүү дээ. Харин тий. Тэгээ өөрөө болохоор төрсөн эцэг хоёр биш гэж бодоод айгу гомдох энэ ах энэ ихч гэж ингээд амьдраад цэрэгт бүр дунд сургуулиас цэрэгт ортлоо те тэгж бодоод амьдраад 2-р бүлгийн цустай болсон. Тэгээ гайхаггүй ч одоо цусны бүлэг өөрчлөгддөг юм гэсэн чинь нөгөө совлогч аваа тогломоор санагдаад тэгэн штэ тэгдэн өөрчлөгдөжтэй гэдэг гэсэн чинь бодсон маа л бас дотроо өргөж авсан эцэг ихтэй удаан байгаад хаар цус хүртэл өөрчлөгддөг юм байна л да. Дасан зөгцдөг юм байна гэдэг.
өөш шарлан гэдэг шиг яг тийм зүйл болсон юм байна л гэж бодсон. За тэгээ угаасаа юу гэж одоо цусны бүлэг одоо өөрчлөгдөв дээ өөрчлөгдөх боломжгүй шүү дээ. За тэгээ манай хүн одоо дунд сургуулаасаа эхлээд өөрийгөө өргөмөл гэж бодсоор байгаа тэрэндээ итгээд тэгээ бүр аав ээжтэйгээ өөрийгөө ингээд толон дарахаар мэдээж маш адилхан байгаад байгаа шүү. Төрсөн хүүхэд юм чи тэгээ боддог гэсэн. Үгүй хамт амьдрахаар ижлэхэн болдог гэсэн үний юм байна. Уусцсан байна. Би ерөөс төрсөн хүүхэд байх учиргүй би нэгдүгээр бүлгийн цустай хүн гээд тэгээ цэрэгт ороод өөрийгөө хоёрдугаар бүлгийн цустай буюу төрсөн хүүхэд гэдэг юм эзэн биш. Тэгэхээр яг хуу төрсөн эцэгхээ хаах шаардлагагүй төрсөн төгөөд тэр нь өөрийг нь өсөжсэн гэсэн. Тэр ихний нэгдүгээр бүлэг гэдэг дээр алдаал гарсан юм байна да тий. Тэг яг нэг дунд сургуулийн сурч магадгүй те буруу харсан ч юм уу эсвэл жоохон байсан болохоор буруу өгсөн ч юм уу яасан. Тэг энийг айгу сүртээр би тийг яхад бодсон би энэ хоёр ах их хоёртой амьдрахаар шийдсэн би гэж. Ажимаа ажишиг гэж mówiад байгаа байхгүй. Тэгснээр дараа манай аавч өрөөсөн байлээ. Төрсөн мөн байсан юм байлээ. Тийм манай аавч өөр намайг өсгөдсөн юм билээ. Юу ч гэсэн үгээ. Тэрийг тэгээ асууна үсттэй. Айгу дотроо бодоод төрсөн эцэгхээ олох уу энэ хоёр намайг нэг л олсон л юм байна л да. Тэгснэ айлын ганц хүү зайлуу яг хүн тэгээ ганц хүүхэд төрүүлсэн байж болно шүү дээ. Зайлуул хүүхдэл гарах тавилангүй хоёр байжтэй гэж мгээд. Айгу ургуулсан тавилангүй ах их хоёр байжтэй гэж мгээд. А би намайг ургаж авч нэг илгээ дэвтэж байгаа юм байна. Тэгж бодож амьдэрсэн. Тэгснэ гоо их сургуульд ортлоо. Юу цэрэгт явтлаа гэж бодсон гэж. Ямар баларсан юм бэ? Тэгээ бас альбом үзээд ингэж аваад тэгснээр бүр нөгөө хоёр нөр баг төлгөөд бэлтцсэн байна гэдэг байгаа тийм ямар амар бэлтгэлтэй авч өөрөө. Юу нэг нь бэлтгэвдээ өөрийнхөө төрсөн хүүхдийн зургийг аваад альбом хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чи өө баларсан юм болцсон биш байж. Энэ хоёр төрсөн биш болохоор надад ингэж хатуурах чинь пэ. Асууж бодож байгаа нь аюу тийм хүүхдэр хүн юм шиг байгаа. Харин тийм. Цусны болог аргагүй энэ ах их хоёртой байсаргаа өөрчлөгдсөн байж тийш. Хүүхдийн цусыг өөрчлөдөг тийм энергитэй тий. Амар дасгадаг юм бэ. Чи нэгдүгээр цус уу. За одоо 2 4 нийлээ чамаа 2 болгоно. Хоёр талаас чи шахаанд оруулж ягаад гарах гарцгүй болгоод 2 болгоно. Зөсөн чинь болсон юм шиг. За ингээд би юм хөрхөө хөвгөлтэй түүхээ хуваалцсан байна. Наа чи ямар инээдтэй юм бэ нэрэ. Гэтэ нөгөө монголчууд ч гэсэн дүүнраа тэгдэг штэ. Ер нь бол айлын томод бол баг дүүнраа тэгдэг штэ. Чамаг гандангийн хурдан дээрээс олсон штэ гэдэг ч юм уу те. Тэгэл тоглоод идэг. Тэгэхээр бас нэрээ хүрх юм гэж боддог л хэ би нэрэл эдний хурд биш юм байна. Натэрэг л боддог. Нэг солонгос кинонд бас гардаг штэ. Нэг залууг аюу ингээд бүтлүүтэй ингээд болж утгүй хахаар аав ээж ах нь нийлэнгүүтэй ингээ өрөөндөө юм сонсож байгаа мэдчихэж байгаа штэ хаалгана гэж жоохон голготой наа чимээгүй чи яаж байгаа минь төрсөн хүү биш гэдэг чи гэл ингээд нэг тиймэрхүү яриа гарцсан. Тэгсэн нөгөө тэний хүргэлтэй ажилтай юм ихтэйг ээж нэгэ хэлсэн чинь нөгөөдөг чинь л ингээ гэрээ ажил мэж хийдгүй байсан бол аюу ажил мэжлээ. За яг ах би чи бараг ингээд гэж хийгээд олгүй болоод шаал өөр болсон нэг тийм хөөргөн нэвтрээд тэрнтэй адилхан. Хөөргөн түүх байна нэрээ. Тэгээд ер нь тийг дотроо божол асуусан дээр юм байна тийм байлээ. Төрсөн эцэгхээ хайгаад яах вэ? Хажууд чи хэвдэж байна гэж. Яг үнэ. Төрсөн л өсгөөд байсан юм байна. За дараагийнх нь мэдээлэл рүү оръё тийм ээ. Дараагийн мэдээлэл нь болохоор хүүхдийн асуудал эрхэлсэн сайд өөрийнхөө хүүхдээс болж огцорчээ. За энэ болохоор Исландийн хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Стилдуур гэдэг хүн юм байлаа. 30 гаруй жилийн өмнөх харилцаанаас болж албан тушаалаас огцорсон нэг юм айхтар юм боллоо. За яг ингэ юу болсон ингэ гэсэн чинь 36 жилийн өмнө одоогоос 36 жилийн өмнө 22-тай байсан гинэ. 22 настай байхдаа 15 настай хүүтэй үерхэд улмаар хүүхдэд олчих. Оо за өөрөө 22-тай. За 15-тай насанд хүрээгүй хүүхдтэй уулздаг байсан юм байна. Тэгээ хүүхдэн төрөх үед аав нь 16 настай, ээж нь 23 настай л болчихлаа юм л да. За тэгээ 58 настай Стилдуур хэвлэлд ярихтаа 36 жил өнгөрсөн байна. Маш их зүйл өөрчлөгдөж өнөөдөр байсан бол энэ асуудлыг өөрөөр шийдэх байлаа гэж хэлсэн байлээ. За тэгээд энэ хоёр болохоор шашны бүлгийн хүрээнд хооронд ингээд танилцсан байна л да. Эхэндээ бол мэдээж хэрэг ихч нэг нь хамаагүй ихч нөгөөх нь насанд өрөөгүй хүүхдээсээ учраас харилцаагаа нууж исэн. Хүүхэд төрөх үед нь аав нь хамт байгаад эхний нэг жилийг бас хамт өнгөрүүлсэн юм байлээ. За тэгсэн чинь Стилдуур болохоор одоогийн тэр хүнээс одоо тэр хүүхдээсээ салцсан л байхгүй да. Байхгүй. Нэг жил хамт исэн юм байлээ. Одоогийн нөхөртөөгөө танилцсанаар тэдний харилцаа дуусгарлсан буюу насанд хүрээгүй хүүхдийг гаргацсан гэсэн үг. За харин Исландийн ерөнхий сайд Кирсион хэлэхдээ энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ үүнийг ноцтой асуудал гэж хэлсэн ч гэсэн Стилдуур өөрөө болохоор ерөнхий мэдээллээс өөр зүйл мэдэхгүй. За тэгэл орхитоол гэсэн мэлээ. Ерөнхий сайд пүрэв гарагийн орой энэ мэдээлэл үнэн болохыг нь баталгаажуулаад улмаар хүүхдийн асуудал эрхэлсэн сайдыг өрөөндөө дуудсан байлээ л дээ. Ингээд хүүхдийн асуудал эрхэлсэн сайд огцорсон Исландийн хэвлэлүүд ч гэсэн пүрэв гарагийн орой энэ мэдийг дэлгээд дэлхийн нийтэд задлжээ. Хүү яас айхтрын тий. Насан туршгүй хүүхд тий.
Тийм. Өөрөө 22-т 15 дахь хүүхэдтэй уулзж агаад одоо чивлээд жирэмсэн болоод хүүхдийг гаргачихсан. Баггүй юу? Тэгээ нөгөө 15 дахь хүү маань 16 хүртлээр 1 жил хамт байж агаад тэгэл салцал юм байна л да. Миний тэгээ 36 жилийн дараа л илэрлээ. Ямар айхтар тий. Тэгээ дээрэс нь яг эрхэлжсэн ажил нь хүүхдийн асуудал эрхэлсэн. Ядчаа ямар айхтар. Сайд байдг нь ч юу. Одоо ч нөгөө бага насны буюу насан туршийн хүүхдийг бэлгийн хүч хэрхэлд оруулсан л хэрэгэл болчих гээд байл та. Тийм шүү дээ. Тийм. Одоо ч нөгөө Ким Суёны чи хичнээн ярьж байна тий. Тийм. Ким Сэрэм жишээ насан туршийн багт нь үерхсэн гэж яригдаад шүү дээ. Тэгээ одоо яадгийн одоо ингээ насан туршийн хүнтэй угаасаа харилцаа бол холбоо тогтоох болохгүй шүү дээ хуулаараа тий. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө яг зарим газрын улс орны нөгөө насан туршид хугацаа нэрээ өөр байгаад идэх гэсэн насан хүрээгүй л бол гэдэг чинь тэгэл өөрөө асуудал болчихж байгаа юм л та. Тийм шүү дээ. За ингээ нэг бүхэл бүтэн нэг сайд ажиллаа хүлээлгэж өгөөд 36 жилийн өмнөх асуудлаараа тэр нь дэлгэгдээд боо юм боллоо доо. Өмнө нь одоо сайд майд болгох үед мдийгүй л байсан юм шиг байна. Тэр үед нь бодуулагдаад хавд дарцсан байсан юм аа. Сайд майд болох гэж байсан болохоор. Тийм л юм шиг байна. Тэгээд энэ араас нь бодвол сөрөг тал гэж байгаа штэ. Ухаж төнгөж гол гаргаж ирэл ингээд сайдаас нь болгочлаа да. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн мэдээллийг хүргэе. Барьцаалагдах боломжгүй хүүтэй хүнтэй би гэсэн байна. За The Handmaiden сигнал гэх мэтчлэн бүтээлээр танигдсан жүжигчин Жужинү аавд нь Жужинин гэдэг энэ алдартай жүжигчний аавд нэг өдөр ингээд дуудлага ирсэн гинэ уцанд нь. Тэг ингээд уцаа аваад ярьсан чинь өөр чинь хүү Жуонжун гэдэг хүн байдгүй. Тэгэхээр нөө энэ жүжигчний жинхэнэ нэр нь аахгүй. Оо тийм манай хүн штэ гэсэн чинь өдөрсөн. Бид нар танаа хүү барьцаалсан гэж хэлсэн гэж байна. Тэгэхээр гайхаад манай хүү юу да цаатагч нь ер нь барьцаал аюу хэцүү штэ гэдэг хэлжтэй амаргүй дээ гэж хэлсэн. Тэгэхээр нэлээ одоо гайхсан байгаа юм да. Юу гэдэг хэв нэг хэлсэн байгаа. Учир нь одоо жүжигчин залуугийн хувьд бол метр 85 см өндөр за ихтэй бол 120 кг хүрчихсэн байхгүй юу? Нэг хэр баргийн хүн өргөөд одоо машиндаа бол хийчихэр хүн биш штэ тий. Чихэж мгээ явчих уу? Тэгсэн энэ бол нэгсэндээ утасны заллин гэсэн үг. Voice pitch шиг залгасан. За ингээд нөгөө утасны холбогдсон хүн чинь би хүүхч ингээ барьцаалсан одоо ингээ бид нартай байна гэл сүрдүүлсэн байдлаар ирсэн. Тэгэхээр наав нь өө тийм үү одоо айхтрал ажил одоо хийжтэй. Тэгээ та хэд ихтэй чадчих шүү дээ. За яг тэ эхлээд ах нь уцаа тасалжөө гэдэг. Бодол мөнгө л нэгчээсэн баг та аав нүр аяга миний 120 кг-тай хүүг авчих учиргүй хэлсэн юм шиг байна. За тэнгүүдээ жүжигчин хүүрүүгээ залгасан. Үгүй чи хүүгээ хаана байна гэсэн. Тэгэхээр жүжигчин зураг авлын талбай дээрээс оо би ажиллаа хийж ин гэхээр аав нь тэгсэн тэр гэж тасалсан байгаа. Тэгэлгүй чи өөр хайж байгаа тэгээд угаасаа хүүг нь хулгаал гамарч боломжгүй гэдэг энэ хүн аав нь мэдчихсэн. Өөрөө бас нэг спортер хичээлжсэн юм хүн учраас ер нь хэр баргийн хөдөлчөөр тийм хүн биш. Тэгээ бусад олдортнуудтай харьцуулахад юм нэлээд биерхүү тийм хүн байхгүй. Тий. За тэгээд энэ аавтай холбоотой бас нэг түүх байна. Ийм хэр баргийн юмнаас айдгүй аавтай юм шиг байна. За аав ээж хоёр нэг байр нэг тусдаа амьдардаг. Жүжигчний хувьд л хүнтэй суугаад хүүхдтэй болоод ингээд тусдаа гарцсан. За тэгээд нэг шөнө аав нь ариун цэвэр рүү орох гэж шүн дунд л дөрөөнөөсөө гарч л тээ. Тэгээд ихсэн ч л томор өндлэн юм шажигнаал гэсэн нэг тачигнаат ч юм. Тэгээд гайхаагүй миний хүү юу гэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүн дуурсан нэ. Гэтэ хоол нь бүр яалтчгүй хүүгийнх нь хоол биш байсан. Тэгээд яг хавтаа асууч л да. Ингээ миний хүү хизээ ирэвэ гэж асуусан чинь нөгөө хүн ингээд хулгаач л байгаа юм л да. Тий. Зүхтаа санаатай тагт руу өгөөж яваад эднийг чи нөгөө байсаж байгаа л тахил махил өргөдөг юм тахилын баахан ширээтэй гинэ. Тэрэн дээр нь таварцгалж унаад. Тэргээр нэг тачигнаад. Тэгэхээр н аав нь хэлсэн байгаа. Хөөе чи зүгээрөө мэдөө. Бид зүгээрөө түргэн доодхоо гэж зүгээрөө хөөх. Тэгсэн нөгөө түмбүр юу ч дуурахгүй ингээ зүхтаа даатаа болсон. За тэгээ энэ яриаг жүжигч маань сонсоод гүж аав иш санаа зовж шүү. Шүүн орж ирээл хулгайчтай юм хүмүүс ухаж нөгөөд үлэн чи санаа зовж шүү. Тэгээ аав ч хүртэлсэн. Үгүй аав энэ төмөр тор хийя энэ гадуур ингээ тэгсэн чи аав нь үгүй яах юм бэ яах юм. Зайлвал манад ганц хоёр ирсэн хүүхэд биш вэ? Одоо чи наа чи төмөр тор хийчих юм бол хичнээн их шаналх болно. Дахиад орж иж чадахгүй юу? Хичнээн их шаналх бол гэдэг байгаа шүү дээ бүр. Яана. Тэгээ аав ч хоёр нэг давхарт амьдардаг. Тэгээ ингээд энэ ярианы төгсөл Жужинү жүжигч хэлж байгаа. Одоо улгаач нартай хандчихъя. Манад одоо олигтой юм авчаар юм бол байхгүй. Энэ 30 гаруй жил усна хуучны л хэдийн байгаа. Тэгээ авахаар бол авахгүй юу да гэх тэр төмөр тороо хийгээгүй биш үү. Тэгээ аав нь ч гэсэн бас нэг жоох уйдаад байдаг юм яад нэг юм. Тэ шүн хулгайчтайч бас нэг хөөхөнтэй нэг бүтээс хөгжилтэй л тэ өөрт нь гэм хор болохгүй тэнд ингээд таварцгалж бол угаасаа хулгаад алдахаар юм байхгүй гэж. Эвээ гэдэг араас зайлуул юм хөөчгөл юм байна дөө гэх. Тэгээ хийсмэн тэр хүүхэд байхгүй. Тэр хүүхэд чинь гомдож штэ төмөр тор хийчвэл орж ирж чадахгүй штэ наад нэг манд чинь ингэж хэлсэн байдаг. Йоо. Одоо йогийн хитрхи энэрэнгөө гэх юм уу те.
амгал энэ юм шиг хүү чин барьцаалч ингэ тэр хүү барьцаалах учиргүй хүү. Тийм байдлаар та нар чадж баяр үргийг холгүй холгүй шүү дээ. Нөгөө угаасаа тэгдээс нь автобус нөгөө нэг хулгайч Керморон ингээ гараадсэн чинь наа чи юу байхгүй гэдэг шиг л юм болсон юм шүү дээ. Би ч гэсэн гэж боддоо шүү дээ. Намайг 10 жил тахад нөгөө миний халааснаас нэг хүн хулгай хийгээд тэгээ би яах мөнгөгүй шүү дээ 10 жилийн хүүхэд нэг баахан нөгөө юунууд хийцэн нэг юм дэвтэр мотор ураа цаас маас халааснаа хийцэн явдаг гэсэн бохоо. Ийм юм хуулж муулаа тэгээ нэг том юм зурж мөрсөн цаас маас өөрийгөө зохиосон том яг тэр ах бодсон юм шиг байгаа ингээд халаасан юм баригдахаар яг энэ мөнгө байна. Яаж би мөнгөний хэлбэртэй ажилласан. Дөрвөлжин яалаа ингээл бацгаар их мөнгө л байсан юм уу. Тэгээ тэр ах мөр гараа оруулж гисэн ингэж базаал гараа явсан. Би бүр ямар ч айдас байхгүй. За хаяа гэж бодчихсон да гэдэг. Баярлаа ах гэдэг шиг баярлаа ах гэсэн шүү дээ. Хаяах юм угаас анхнаас яг тэрнтэй адилхан хай одоо нэг тийм алдаад ах юм байхгүй гэртэн. Тэгэхээр тэгээд юм тайван ч юм дөө тий. Амгалан хүн бэлээ авсах. За Андреаш ч танилцуулаад үргэлжлүүлье. Аригтай хадгалаа 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагдсан байна. Та 16.5 хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадд аялах эрх нэг харилцагч авах юм. 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч, за сүүлийн 4 хооронд таарсан бүх харилцагчид 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодрох 700 гаруй харилцагчтай нэг нь жилийн эцэс супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзэн болох нэ. За 2025 оны 3 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд үргэлжлэн энэ аян маань. За тэгээ 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр нь Сэлэнг аймгийн Малчин ах тодорсон байдаг. За энэ хүн яаж тодорсон гэхээр хотод ирэхдээ их дэлгүүр салбарт хадгаламж нийлгээл азтай болсон байна. Гайхалтай. Энэ ахыг би таньдагч болгосон. Сэлэнг рүү юу үлээ гэж. За тэгэхээр Ариг банкнд та 16.5% гэдэж өндөр хүүтэй. Тийм шүү дээ. Хүртлэх хадгаламжуудаас нь сонгох юм. Шинээр хадгаламж нийлгэж болж гин, хадгаламжаа сунгаж болж гин, хадгаламжаа нэвсэн 50 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэг эрх аваад энэ урамшууллын ерөөсөө оролцоод явчих юм. За урамшууллын хугацаа нь болохоор одоо 3 сарын 1-ээс эхлээд 12 сарын 31-ний хүртэл дөрвөлжлөх учраас их зай байна уу. За Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын салбаруудаар үйлчлэл оролцох боломжтой. Холбогдох утасны дугаар нь 70 70 10 техник 70 70 10 техник гэсэн дугаар байна. За сошиал хаяг нь Ариг банк MN гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамт ажилласан Аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуул тань дахиад зарлагджээ. За хамт ажиллагчтай баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээлэл рүү орё. Манайхын татаж унаас чагийн өнөөгөө яриад аами маань инээгээл энэ хоёр маань зүгээр бааранд юмуугаа сууж байгаа юм шиг байна. Тэх үү. Тэгэл та гэж. Гэтэ бит хоёр нэрээ үнэ хэлээд яг боддоор ч иймэрхүү юм ярьдаг чинь. Хоорондоо ана энэ тэгсэн байна гэл тэгэл. Тий, яг нэг тиймэрхүү юм болоо сууж байдаг юм дөө. За дараагийнх нь Джеймс Бондын дараагийн анги бүтээх продюсеруудыг танилцуулсан байна. Энэ бас их чухал шалгаруулалт байдаг юм байна л да. Хин дуртай наваа хийчдгүү гинэ. Джеймс Бондын тухай киноны дараагийн ангийг Америкийн продюсер Emma Pascal, David Heyman нар бүтээн гэж Amazon MGM студиос яг аль бисаар мэдгдсэн байлээ. Энэ компани болохоор алдар тагналчийн тухай киноны эрхийг нь худалдаад авсан юм байна. Бүр ингэж хийх эрхийг нь худалдаад авсан учраас анхны бүтээл нь энэ болох гэж байгаа гинэ. Одоо энэ компаниас гарч байгаа анхны бүтээл нь. За, Pascal-ийн хувьд болохоор Английн жүжигчин Том Холландын гол дүртэн тогсон хүн алзыг юм дэх тийм ээ. Хүн алз киноны сүүлчийн 3 ангид продюсераар ажилласан туршлагатай. Энийгээр бол хүмүүс илүү танигдсан. Харин Harry Potter-ийн бүх 8 анги дээр ажилласан хүн бол Heyman. Тэгэхээр лаг хоёр продюсер л хамтрах гэж байна. Тийм ээ, тий. Тэгэхээр өөр нь бол хүлээлт үүсгэн шүү дээ. Яг үнэ. За тэгээ Amazon MGM-ийн одоо студийн кино хариуцсан захирал Куртины Валентин Мегмар гарагт мэдгдсэн бэлээ. Тэд бол манай салбарын хамгийн туршлагатай нэр хүндтэй хоёр продюсераа за ялч хүмүүн гэж тодорхойлсон байна. За хоёр продюсерийн хамтарсан Тэг Тэг долоо киног урлагийн түүхэнд хамгийн гайхалтай дөрвүүдийн нэг л гэж одоо үнэлж байгаа буюу яг хүлээлт үүссэн. Юм болох гээд байгаа юм болоо л гэж тэгж байна л да. За Джеймс Бонд цуврал дээрх удаан хугацааны турш ажилласан мастер болох Барбара Брокли, Майкл Джиос нар Amazon MGM студиэс эрхээр шилжүүлж байгаа яг сая 2 сард мэдгдсэн юм билээ. Ийшээ өгцөн гэдэг. За Amazon компани Бондын студийн 2022 онд худалдаж авсныхаа дараа уг студийг байгуулсан юм билээ. За Бондын тухай кинонуудыг Америкийн продюсер Альберт Коби Брокли 1962 оноос хойш ер нь бүтээж эхэлсэн. Хожим түүний охин Брокли дагуурх улс нар киног бол одоо уран бүтээлийг нь үргэлжлүүлэн тойрож ирсэн билээ. Тэр гэр бүлэрээ энэ цуглыг хийжсэн болж таарсан. Тийм ээ тийм. Дандаа гэр бүлийн хүмүүс энэ продюсер хийгээ явуулсан бол одоо ингээд лаг хоёр хүн л авчлаа. Тэгэхээр дараагийн ангид нь хин тоглох уу, юу гарах уу гэж явж өгөлгөө. Нэг гоё хүн сонгож өстэй. Гэхдээ ер нь бол жилдэлэх тийм секси залуучууд байдаг үстэй. Тийм. Яг үнэ. Хамаг тасархай амьтад л байдаг. Энэ нөгөө Джеймс Бондын дүр тэгэхээр тоглохоос гадна Джеймс Бондын найз охин юм болох вэ гэж. Оо бас бөө юм болдог шүү дээ. Одоо энэ лаг Джеймс Бондууд маань энэ дэр байж шүү дээ.
Гоё Джеймс Бондууд шүү дээ. Гоё. Одоо тэгвэл найз охин нь хэн байх юм, Джеймс Бонд хэн байх юм гэл одоо энэ жалаан болол тоо. Гэхдээ кино нь бол хизээ Одоо хийх гэлээ мархан бол зарлагдаагүй. Ямар ч хин хийх нь тодорхой болж байна. Ямар хуу зохиолтой хин гэдэг жүжигчдийг тоглуулах вэ гэдгийг одоо продюсер бодлоо мэдэх байх та. За дараагийн богинохоо мэдээлэл өргөчээ. За 40 жилийн дараа жинхэнэ өөрийгөө алдснаа ойлгосон жүжигчин буюу Жим Керри. Бусдыг инээлгэх гэж дүр бүтээсээр хагаад 40 жил боллоо. Эннээсээ болоод би өөрөө яг хийн тий гэдэг ер нь алдсан гэдэгчээс яг инээдмийн киноны жүжигч тэр нь жоох хэцүү байгаад байдаг юм байна лээ л тий. За нэг ярилцлагандаа дурдахтаа болохоор Канад гаралтай Америкийн жүжигчин Джеймс Южин Жим Керри Холливуудын кино урлагийн нийтмийн төрөл идэвхтэй 40 гаруй жил одоо дүр бүтээсэн ингэ явж байгаа. За бүтээсэн дөрүү дээрээ хүмүүсийн нулимсыг гартлыг нийлгэж чадна гэдэг юм мэдэн тий үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэрхэм кино урлагаас зодог тайлаад сүүлийн жилд бол нам гүмхэн амьдарч байгаа. За тэгээ энэ удаа нийтмийн киноны тухай болон хүний мөн чанар тэгэл тогсон дөрүүдийн талаар ярилцлагууд өгсөн байлээ. Тэгээ сүүлийн жилүүдэд бол их өөрчлөлтөд нүүр тулж байгаа олон зүйлийг бол их ухаарсан гинэ. Тэгэхээр энэ цаг хугацаанд юу ухаарад байгаа юм гэхээр надад альва зүйлийн талаар сэрэмжтэй байхыг зааж өгсөн гэж би боддог. Гэсэн хэдий ч энэ зүйлд урд өмнө байгаагүйрээ сэтгэл хөдлөж өнгөрсөн хийсэн бүх дутмаг байгаа зүйлээ ойлгож авсан гинэ. Одоо юу гэдэг юм бидний эргээд ингээ бодохоор тэр үед нь тэгчдэг байж дээ энэ үед нь ингэчдэг байж дээ гэж бодогддог шүү дээ. Яг тэрийг бодож л байгаа юм байлээ. Тэгээд ингээ бодохоор бид яг хин юм бэ? Яагаад энд байгаа юм бэ гэсэн хоёрхан асуултын хариуг л олох гэж би хамгийн их утсан гэдэг жаа. За эцэст нь миний хувьд энэ зүйлс юу ч биш ямар нэгэн шалтгаангүй зүгээр л хийж байснаа ойлгосон буюу кино урлагт тийм ээ энэ зүтгэж 40 жилийн хугацаанд яг тийм амар чухал юм бол байгаагүй юм байна. Амьдралынх нь тий хамгийн гол зорилго гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаангүйгээр л хийж ирсэн. Одоо ердөө сайн формтой тоглох юм уу дүрдээ сайн тоглоно гэсэн ойлголтойсэн болохоос нэг дурлаад ч юм уу тий ингэж бол огт хийгээгүй л гэлтэж илээ. За тэгээд яагаад энэ тоглоод байгаа юм бэ гэхээр хүн бүрийн хүрхийг хүсдэг газар ирснийхээ дараа л өөрийгөө аз жаргалгүй байгааг ойлгосон гэдэг чинь. Оргилд хүрчлээ шүү дээ энэ чинь. Мөнгөтэй болчлоо тий өөртөө нэг чек бичээд ингээ өгчээсэн шүү дээ. Тэр мөнгөө олчлоо оргилд хүрчлээ. Тэгсэн тэрнийхээ дараа аяйгуу аз жаргалгүй байгаагаа л ойлгосон юм байна. Тийм. Өөрийнхөө хүссэн гэж бодсон бүх зүйлээ хийж хичээж чармааж ирсэн ч гэсэндээ би ямар ч аз жаргалгүй байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэндээсээ гинт нэг юм чочирдсан юу ингээд гэсэн чинь бурхан минь энэ яг юу юм бэ гэж чочролд орсон гинэ. Би юуны төлөө амьдраад байсан гэдгээ гайхсан. Тиймээс хүн өөрийгөө хэн болох, юу хийгээд байгаагаа ухаарах, эхлээд ер нь эртхэн шиг ойлгочвол их зүгээр юм байна гэж хэлжсэн. Тэгжээж л өөрийгөө ертөнцийг л харж чадах болоо да гэсэн бэлээ. Надад бол нэг гой санагдчих. Тэгээ ер нь алдартнууд ялангуяа юм нэг хошин шок ч юм уу тийм нээлгдэг алдартнуудын хувьд дотроо бол аягүй тийм сэтгэл хэцүү алдартнууд их байд юм шиг л шүү дээ. Яг байна. Ингээд угаасаа нэг сэтгэл зүйч хэлдэг юм лээ шүү дээ. Хитрхи их юу ч болсон тийм ээ нэг тэмхүү инээхэргүй юм дээр энийгэл байгаа хүний анхаараарай. Тэр хүн бол сэтгэл готролд орсон ингэ яваад байдаг гэдэг шиг энэ хүн чинь нэрэл тэр дүрд орохын тулд янз бүрийн одоо хүчээр шахуу айлайлж ингэж амьдрсаар байгаад би яг хин бэ гэдг нь л болчиход байгаа шиг байна л та. Одоо бол юу гэж гэхээр өөр зүйл бүтээх шинэ арга олсон гэдэг чаа. За шархалсан готорсон үедээ бол уран зургаас л уран зориг хөвчлээ авч байгаа юм байлээ. Яг тэр үедээ ямар нэгэн зүйл зурах гэж байгаа, зурснаа бодох, бүтээх гэж байгаа мэдрэмж надад үгээр хэлэх аргагүй сайхан мэдрэмжийг бол өгж байгаа буюу стрессээ одоо тэгжил тайлж байгаа юм байлээ. Тийм ээ тий. Яг үнэ. Тэгэхээр одоо юу гэдэг юугаарч дутхгүй болцсон тийм ээ. Авахыг хүссэн бүх юм авцсан, оргилд хүрчихээр хүн тэгээд өөрөө аз жаргалгүй болчихдөг юм уу та? Яг гэхдээ хүн болгон дээр л өөрлөх байх л та. Тэгээ Жим Керригийн хувьд бас нэг туулсан зүйлс ч гэдэг юм маш олон бидэнд мэдэгдэхгүй зүйлс байгаа л хэлт тий сонсоогүй зүйлс. Яг үнэ. Тэгэхээр одоо нэг тэрнэл жоох хэцээсэн. Яг нэг өөрийгөө алдцсан л ойлгосон л гэлтэгчээсэн. За баярлалаа энэ хүргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар өндрөхнөр ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар сайхан амьдрах орчин хүмүүст хамгийн загварлаг чанартай бүтээгдэхүүнийг хамгийн ямдаар эм дизайн тавилгын дэлгүүр мөн аригтай хадгалаа 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуултаа энэ дахиад зарлагдсан байна. Урагшлуулан та бүхэн маань амар цаг нэвтрүүлгээ өглөө аавна. Сонсорой түр баяртай. Баярлалаа.